энэ Монгол Ардын намын дарга нар нэг л өөр л нийгэмд нэг л өөр л эдийн засагт амьдраад ах шиг бах юм. Эдийн засаг 4 дахин өссөн гээл байгаа. Сүүлийн 10 жилд ийм тийм болсон гээл байгаа. Тэгэд ард түмний амьдрал хэд дахин сайжирчаад байгаа юм бэ? Одоо ийм явцгүй попрол бол явхаа байлаа шүү дээ инхээр сайдаа. Хүмүүсийн амьдрал ахуйд боддоор харагдаж штэ. Сүүлийн 10 хэдэн жилд бид нар хэрэг хэмжээний нүүрс гаргав, хэрэг хэмжээний зис гаргав. Энд чинь Монголын байгалийн баялаг штэ. Гэхдээ тэр бүх зүйлийг та бүхэн зүгээр өрн таран хийчлээ штэ. Иргэдийн амьдрал сайжирсан юм уу? Энэ агаарын бохирдол чинь буурсан юм уу? Ядуурл буурсан юм уу? Тэгээ эн чинь бид нар одоо үр хүүхдүүдийнхээ ирээдүйн талаар ярьж штэ. Тэгээд ингээд юм явцгүй попрол урдаас яриад биднийг загнаад ах юм. Та бүхэн л сайд дарга нар хийлээ штэ. Хин сайд дарга хийсэн юм бэ? Тэгээд бид хэд бол одоо хийх ажлаа хийгээд энэ эдийн засгийн эрхчлөөний тухай хуулиа санаачлаад ингээд За энэ хоёр сайд хариулъя. Юмыг бас ус тосоор нь ялгаж сур. Өнгөрсөн хугацаанд монголчууд бид нийтээрээ бүгд хичээж хөдөлмөрлөлөө. Улс орноо нэг өдий зэрэгт гаргаад ирлээ. Нэг хүн ногдох орлогч нь байж байгаагаар би танилцуулна шүү. $400 тэрбум $400 хүрдэггүй байлаа шүү дээ. Өнөөдөр $7300 хүрчээд бид нар дундаж хөгжилтэй орны асуудал ярьж байна шүү дээ. Улаанбаатар дархан дүнгээс илүү засмал замгүй байсан. Өнөөдөр 21 аймгийн холбочоод 130-аас сум засмал замтай холбогдоод байна. Монгол улсын бүх сумыг эрчим хүчинд холбоо дууслаа. Гэхдээ саяхан үлдэр бид нар өдөртөө 2-3 цаг ирдэг дизелийн тогтоол амьдарч байсан ард хүмүүс шүү дээ. Нэгдсэн системийг угсраад дууслаа. Хүний дундаж нас 10 гаруй насаар нэмэгдлээ. Эний цаанчин амьдралын чанар, эдийн засгийн өсөлт, нийгмийн боловсрол маш олон зүйлийн өсөлт гарлаа шүү дээ. Өнөөдөр малчин хүн хотноосоо дэлхийн ертөнцтэй холбогдож байна.